Эмэгтэйчүүдэд настан буурлуудаа анхаарлаа наашин хандуулаарай. Эрүүн нүрийн гажиг заслаар мэрэгсэн немодын тэмхийн чадварлаг эмчнэр авагддаг болон авагддаггүй химийн шүд эрүүн нүрийн бүх төрлийн гажиг засал шүдний эмчилгээг хийж үйлчилдэг юм а. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан химийн шүдний үйлчилгээндээ 20% бодиттой хямдралыг зарлаж байна. Хамаацхан өрхөн үзэгчтэй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаанаас үзэхэд өсвөр насныхны 20-60% нь эрүүн нүрийн гажиг зултын эмгэгтэй. За нийт хүн амын 95% нь шүд эрүүн нүрийн өрөвсөлт өвчнгүүдээр өвчлөгдөд байгаа судалгаа байна. Тийм ч учраас Монгол хүн та бие бодон шүд эрүүн нүрийн энэ гажиг өөрчлөлтүүдийг мөн буйлны болон шүдний өрөвслүүдийг эмчлүүлэх нэн шаардлагатай улмаас өнөөдөр та бүхэндээ немодын шүдний эмхийг зорин ирж мэдээлэл хүрэхээр бэлтгэлээ. За тэгэхээр эмнэлэгт маань эмчилгээ үйлчилгээний ямар төрлүүд үйл ажиллагаатайгаар явагдаж байна? За манай эмнэлэгт болохоор нүр амны эмчилгээ, нүр амны согог засал буюу химийн шүд, авагддаг болон авагддаггүй химийн шүднүүд, гажигслын эмчилгээ буюу гажигслын хүүхдээ авагддаг болон авагддаггүй аппаратууд. За тэгээд бас мэс таслын эмчилгээ, тэгээд хүүхдийн эмчилгээгээд ер нь бол нүр амны салбарт хийгдэж байгаа бүх эмчилгээнүүд бол хийгддэг байгаа шүү. За манад гажигслын эмчилгээ хийлгэхээр ирсэн үйлчлүүлэгчид маань яадаг вэ гэхээр эхлээд ингээм амны өндөгөөс хэв ахуулаад загвар тутгуулдаг байгаа. За тэгээд 3 янзын зураг авахулж ирдэг. Дэлгэмэл зураг, гавлын хажуугийн зураг, эрүүний үеийн зураг гэд 3 зураг авахулж ирээд эмчтэй ингээ хэвлүүлээд өгдөг байгаа. За тэгэнгუთ бид нар яадаг вэ гэхээр за энэ гавлын хажуугийн зурган дээр энэ гавлын суур ястай эрүүний болон хоншорын яснууд тийм ээ. Үүдэн бол араа шүднүүд яаж харьцаж чинь, ямар өнцөг градусаар харьцаж чинь гэдгийг хэмжиж үзээд тэгэхээр энэ хараар үзүүлсэн хэсэг болохоор хэвийн хүний антон бүтэц байгаа. Одоо энэ тухайн үйлчлүүлэгчийн маань өөрчлөлттэй хэсгүүдний улаанаар зурагцсаар ингэж гарч өгдөг. За энэ таны амнаас авсан хэв байна. Бид нар ингээд загвар цутгаад ингээд модель бэлтгэсэн байгаа. За тэгэхээр та ингээд сайн харах юм бол шүд маань жоохон баг зэрэг урагшаа орсгоод жоохон наашаачаас бөөгнөлтэй байгаа. За энэ талаас нь ингээд харахаар юм чинь одоо энийг сетап модель гэж нэрлэдэг л дээ. Тэгэхээр таны аппарат зүгээд засагдах байдлыг ингэж харуулж өгсөн байгаа. За та харцуулаад ингээ харахаар ялгагдаж байна уу? Энэ төвийн үдэн шүд нэлээд хоошоо болсон те төвийн үдэн хажууг үдэн шүд хоошоо болсон. Энэ чинь болохоор нэг бага араашгад авч имжлэхэд төлөвлөсөн байгаа. Тэгэхээр нөгөө нэг зайга хаалгаад бөөгнөл маань засагдаад мөн давхар авцгаа байгаа байдал маань хоошоо орж ирээ. Таны амд аппарат зүгээд ойролцоогоор нэг 2 орчим жилийн дараагаар таны ам ер нь ийм үзэмжтэй сайхан тэгшин болно. Танай эмнэлгийн явуулж байгаа үйл ажиллагаануудыг дурдвал за аль болох бага насны дээр нь хүүхдүүдэд үзүүлээд юуны төрөнд бид нар тогтмол амны өндийг үзлэгт хамрагдах хэрэгтэй. Шүдний эмнэлэгт 3-6 сар тутамдаа хянуулаад яваад ах юм бол мэдээж тэр байдлуудыг тэр мэрэгжлийн эмчнэр маань хилээ зөвлөд өгдөг байгаа. Манай эмнэлгийн хувьд болохоор яадгүй гэхээр бага насны дээр нь тэр зуултын буруу гажиг бидний яриад сурснараа юу гэдэг нь те хоншоор нь жоохон урагшаад өгөгдсөн байх юм бол орсгой зуулт гээл те бид нар мэддэг штэ хэвчлэн. За эрүү жоох урагшаад ингээ хөгжсөн бахаар шаймээ зуулт гээ. За түүнээс гадна түгээмэл мэддэггүй болохоор юу байдаг вэ гэхээр буруу туршлуудаас үүсдэг хилээ хөөхөх, хуруугаа хөөхөгч байд юм уу те. Ямар нэгэн бал үзэг хөөх энэ шилтгаалаад онгорхой зуулт гэд бид нар заалхай зуулт гэж ярьдаг. Бид нар бас засагдах боломжтой гэсэн үг. Боломжтой гэсэн үг. Тэгэхээр тэрийг бид нар оншилж болж гин. За морей зуулт гэд бас ярьж байгаа. Жохон юу гэдэг нь те. За бүр хүндрээд ирэхээр бүр нүүрэн дээрээ тэгш хэмнэ алдагдсанаар мэдэгддэг боловч амны өндий дотроо шүдэн жоохон нааш цаашаа хазагдсан байдаг ч юм уу нэг шүдний шүдний игнэний мөрөө зултын тэргээ байдаг л та. Тэгэхээр тэрийг оншилж өгнө гэсэн үг. Ирж байгаа нийт үзүүлэгч нарын тийм ээ түлхүү байгаа хандлага аль нь илүү бас давмгаалаад байна тэр талаар. Сүүн болон байнгын шүдний цоорлууд их тохиолдож байгаа тийм ээ. За тэр нь сүүлийн үеийн судалгаар нь 90% тайгаа л гэж юу яригадаад байгаа. 90% таа ер нь бол тохиолдож байна. Амны өндийн хүүхдийн сүтний өвчлөл. За түүний дараагаар энэ эрүүн нүрэн тохиолдож байгаа зуултын гажиг. Ямар нэгэн төрлийн төрөний дурдсан те зуултын гажигуд бас их төхөмөл тохиолддог болсон юм байна. Тэгээ манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсээс ерөнхийдөө харахад тийм бас ажиглагдчихж байгаа. Сүүлийн үед ахтараа их саатж ийн гэж ярьж байгаа тийм ээ. Тэр нь болохоор ургах боломжгүй л болчоороо бид нар ерөнхийдөө зөвхөн дээшээ ил гараад ингээд ургах боломжгүй болчоороо саатсан гэж яриад байгаа. Тэгэхээр тэрийг бас нэгэн л ургах боломжгүй болсон болохоор авдаг бас багахан хэмжээний ажилбар хийгдээд авдаг байгаа. За имплант гэдээ бас шүд байдаг шүү дээ тийм ээ. Ясандаа суулгадаг шүд бас хийгддэг байгаа.
За ер нь дэлхийн нийтийн чиг хандлагыг хараад байхад Европт бол шүд бол хамгийн үнэтэй эмчилгээнд ордог. Тэр хүмүүс бараг аяллангаа Монголд ирээ шүдээ эмчилүүлээ яасан сайхан хямдхан юм бэ гэж яриад байдаг байхгүй юу. Тэгээ би бусад одоо танаа үнийн тарифыг харж илаа л да. Бусад эмнэлгийг бодох юм бол нөгөө эмч нар нь хэдэн 10 жил ажилласан туршлагатай эмч нар байгаад байгаа ирнэ. Үн их хямдхан байгаад байдаг. Энэ ерөөсө хүн болгоны асуудал байхгүй проблем байхгүй юу те. Тэгэхээр бас үнийн хувьд харьцангуй уян хатан байдаг. Энэ манай эмнэлэг болохоор Баянзүрх дүүрийн 6 дугаар хороонд байрладаг байгаад байгаа. Тэгэхээр энэ хорооныхоо судалгааг хийгээ явж хахад 4500 төр оршин суугчаар энэ оюутнууд маань амьдардаг юм байлээ. Тэгин гут энэ манай эмнэлэг их оюутнуудад ойрхон байдаг утгаараа бид нар бас тэднэртэй боломжийн үнийг тавьж өгье те. Тэгээ бас чанартай боломжийн үйлчлэгээ үзүүлээ. Бас Америкийн, Солонгосын, Японы ч гэдэм үү те. Олон улсад хэрэгжилж байгаа материал хэрэгслүүдийг хэрэглэе. Тэр талаараа зорж бас үнэ харьцангуй боломжийн үнэтэй тавьсан байгаа. Манай эмнэлгийн зүгээс хийгдсэн эмчилгээндээ 6 сарын турш баталгаа олгож байгаа. 6 сарын дотор одоо ломбон ундаг ч юм уу те эмчилгээ нь таалагдахгүй байдаг ч юм уу тэр асуудал үүсэх юм бол үнэгүй сольж хийж өгнө гэсэн баталгаа олгодог байгаа шүү. За эцэст нь ингээ хэлэхэд шүд ирүүл бол бие ирүүл гэдэг шүү дээ тий. Тэгэхээр амны үндийн ирүүл хагаас хүний биеийн бүх ирүүлэнд хамаардаг шүү. Шүдний цоорлыг үүсгэж байгаа дийлэнх бактериуд бол Staphylococcus, Streptococcus, харин буйлны өрөвслийг P. gingivalis гэдэг эдгээр нянгууд бол өвчлөн үүсгэж байна гэж сүүлийн үеийн одоо судалгаагаар гарсан байна. Энэ нь бол хүний ходоод гэдэс зүрх судас бөөрийн өвчлийн дийлэнх хувьд нь шүдний өвчлөл болоод буйлны өрөвсөл энэ цоорлууд нь нөлөөлөд байгаамаа. Тийм ч учраас та бүхэн ходоод гэдс бие эргэтэн системийн тогтолцоогоо эрүүл байлгах гол нөхцөл бол амны хөндий юм шүү.